За сайн бацгаана уу бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Жүдэложо подкастын маань нээлжид спешиал эпизод журна ингээд та бүхэн танилцуулагдаж байна. За тэгэхээр энэ удаагийн дугаараар бид өнөөдөр маргааш нөгөөдөр гээд ер нь яг 3 өдөр дараалаад 2025 оны хуульчийн мэргэжлийн шалгалтын 3 одоо салбар эрх зүйн бодлогын танилцуулгыг бол явах гэж байна. Энэ гэхдээ сайн нэг 7 хоног өмнө 2025 оны хуульчийн мэргэжлийн шалгалт болж өнгөрлөө штэ тий 10 сарын 22-наас болов. Тийм ба 22-наас хойшоо 3 өдөр дараалаад болчихсон тий. За өнгөрсөн жил бас манай жүдэложо подкастаас маань 24 оны хуульчийн мэргэжлийн шалгалтын 3 бодлогын одоо төстэй байж болох шийдвэрүүдийг ярьсан шүү дээ. Тэгэхээр энэ жил мөн бид ер нь халуун дээр нь яриад хүргүүл айгу хүмүүст хэрэгтэй болов гэж бол бодсон юм аа. Тий. Тэгээ яг 2023 оноос манайх ингэж нөгөө хуульчдын сонгоны бодлогыг ярьж эхэлсэн юм байна. Энэ жил тэгээ нэлээ сүүлийн 3 жилийг ингэж ярьж байгаа юм байна. За 2024 оны онцлогны байсан бэ гэхээр бид гурав өөрсдөө шалгуулагч байсан. Тэгээ шалгалтанд ороод тухайн бодлогоо бас бодож байлаа гэдэг. Энэ жил бол бид гурав шалгуултанд одоо ороогүй учраас яг хөндлөнгийн байр суурьаар л ярих гад байгаа гэсэн үг шүү. Тийм тэгээд ер нь энэ салбар эрх зүйн бодлогуудтай төстөө бодлогуудыг одоо хэрэгүүдийг те хайж олж ер нь ярьж байгаа гэсэн үг шүү. Манайха. Тэгээд ер нь бол яг нөгөө бодлого нь нэг нь тавигдсан байгаа учраас бас бодлогын бодолтыг бол бас нэг харсан юмнууд бол байгаа те. Тэгээд бид гурав иргэн эрүү захиргааны 3 бодлого нь бол ингээд дараалал нь оруулна. Өнөөдөр бол эхлээд хэдүүлээ эрүүгийн бодлого нь бол ярьж оруулах гэж байна. Гэхдээ захиргааных дээр бол бид нэг шүүгэн шийдвэр нь болсон. Иргэн дээр бол арай олж чадаагүй тий. Иргэн дээр хараа одоо бид хэд яг боломжит утгуудаар хайж үзээд ерөөсөй олохгүй байгаа. Тэгэхээр нөгөө анханасаа шүүхийн шийдвэргүйгээр шийдлээ зохиосон юм уу? Бас байж болно тий. Эсвэл бид нар үнэхээр олохгүй нэг гэдгээ бас аль нь болохыг яг тогтоож чадаагүй байгаа. Тэгэхээр хэрвээ иргэний эрх зүйн бодлого дээр ирсэн одоо кейстэй төстэй шүүгэн шийдвэр болсон бол хуваалцаарай тий. Тийм бол бас ер нь одоо өксөн хүмүүс нас нэг харуул сонирхолтой болов гэж бодчих тий. Энэ удаагийнх дээр гэхдээ яг сонин нь сайн нэг 29-нд гэдэг чинь нэг 2 хоногийн өмнө л дүн гарлаа гэд 3 дахь оройч л оролцсон мэт штэ тий. Тэнгүүд өнгөршин жил болохоор дүн гарангуут нөгөө эхний ээлжийн тэнцүү хүмүүсийнхаа ер нь бол чагсаалтын шууд оруулж ирсэн шүү дээ. Бараг чагсаалтаасаа хидэд орсноо харлаа шүү дээ. Нөгөө чагсаалтаасаа дүнгээ хараал тий. Хидэд орж марснаа хараа явж исэн. Тэнгүүд дараа нь нөгөө хүмүүс гомдол гарах хугацаа болоод маргааш нь гомдлоо өгөөд тэрийн дахиж 2-3 хоног шийдвэрлэгдээд нэг дахиад 3-4 хоногийн дараа нэгцэн чагсаалт нь гарахад дахиад зүгээр чагсаалт апдейт хийгээд оруулж ижсэн. Тэгсэн чинь энэ удаагийнх дээр нөгөө дүн гарлаа гэдэг ихний мэдэн дээр ерөөсөө чагсаалтыг нь бол оруулаагүй байлээ тий. Тэгэхээр ер нь тийм жишгэн жоохон өөрчлөгдөөд жоохон шиг. Хувийн аккаунтаараа орж ил хариугаа харахаар байсан. Тэгээ яг нөгөө бүртгэлийн дугаартай дүн бол ороогүй тий. Тийм. Яг нөгөө нодлонгийн одоо бидний орж байгаа үед бол нийт хідэн шалгуулагч орсноос хідэн эхлээ тэнцүү мэдүү гэдэг бүр тоо статистик нь аягүй тодорхой байсан. Тэгээ энэ жил яг нийт хідэн хүн орсоо эхний байдлаар тэг гэдэг хүн тэнцсэн. Тэгээд ер нь тэр мэдээлэл нь байхгүй болчиход байгаа. Тэгэхээр магадгүй гомдол гаргасны дараа нэгдсэн байдлыг чагсаалтаа гаргах юм болоо да гэж бид хэд бол одоо таамаглаж байгаа. За тэгээ ямар ч тач хэрвээ энэ жил шалгалт өгсөн хүмүүс байвал тэгээд ямар ч тач даваад гарлаа тий болоод өнгөрдөг гэж сайхан даваа гарсны ардаа сайхан байдаг юм шиг бас санагддаг. Бас л стресстэй шүү тий. Яг хөхөд бэлдэж хахад бас стресстэй айгүй стресстэй. Тэгээ нөх хариугаа хүлээх бас их хэцүү байдаг. Тийм. Яг хөхөд нэгэн төгцний ард бас л дууссан байхад тэгэл хэсэгтээ санаа амраа. Тийм. Нэг нөгөө яэш мэш өгснээ дараа хэсэгтээ нэг гэж амар шалгалт малалт өгнөд стрессддэггүй шүү дээ. Тэгээ хүний амьдралд чинь. Тийм болохоор бас л сонирхолтой. За тэгээд бид өөр болохоор эрүүгүй эрх зүйн бодлого дээр ирсэн бодлогын төстэй шүүхэн шийдвэрүүдийг бол одоо танилцуулах гэж байна. За тэгээ энийг бол ингээд цаашаа би танилцуулаад бол явъя. За эрүүгийн бодлогын яг зүгээр хальт ярьж өгөхөд тийм 2 үйлдэлтэй одоо кейс ирсэн байсан. Зүйлчлэлийн хувьд 2 янз одоо 2 үйлдэлтэй гэдэг нь 2 гэмт хэргийн юу гэсэн үг. 2 гэмт хэрэгтэй гэсэн үг. За ер нь бол яг 2 үйлдэлтэйг ойлгочих таа. За тэгээ тэр нь ямар үйлдэл байсан бэ гэдгээр эхнийх нь бол одоо энэ бодлого нь бол угаасаа нээлттэй тавигдсан байгаа юм чинь хэрвээ энэ жил өгөөгүй уншааг хүмүүсээ бол нэг сонирхоод харчихгүй юу? Бодлогын товч би танилцуулчаа тэгээд кейс рүүгээ орё гэж бодлоо. За дүл гэдэг одоо юм яллагдагч байваа гэж юу нэхэлж байгаа. Тэгээд дүл бол ингээд согтурсан үедээ анарт хүч хэрэглээд за тэгээд дахин хүч хэрэглэхээр занал хийлэгт нь анар бол шууд гэрлүүгээ орж зүгтсэн байгаа. Тэнгүүт нь дүл гэдэг одоо энэ шүүгдэгч холбогдогч нь гэсэн үг шүү дээ тий. Анарын артаас нь хөөжгүүгээд гэрлүүн орох гэсэн чинь анарын 70 настай өвөө нь ачуугаа ер нь хамгаалах зорилгоор тэгээ дүлийн үйлчлэг тасан зогсоох зорилгоор дүлийг бол гэртээ оруулахгүйгээд хаалга хаагаад ингээд зогссон. Тэнгүүт дүл бол эргээд нөгөө хаалгын нэг гээд ингээд хоёр талаас нь бол таталцсан юм шиг байгаа. Тэнгүүт дүлийг нөгөө хүчтэй хаалгын татсан чинь анарын 70 настай өвөө нь
шууд цементэн дээр тэр нь одоо хүчтэй татсан үйлдэлээс нь олж савж унаад тэгээ шууд газар дээр ер нь бол ингээд нас орчихсан нэг ийм үйлдэл бол байгаа юм заяа. За хоёр дахь үйлдэл нэгсэн чинь ингээд мөрдөн байцаалтын явцад юу одоо тогтогдсон бэ гэсэн чинь дүүл бол одоо энэ үйл явдал босны дараахан нэг 3 сарын дараа заяа. Цог гэдэг ахтайгаа хамт одоо явж ангуудаа өөрийнх нь одоо нөгөө хөдөө ингээ явж байгаа хөдөөх төсөөл заяа ингээ мал усалдаг нэг тийм худаг байгаа юм шиг байгаа. Өөрсдийнх нь маллаа усалдаг тэр худагн дээр нь нөгөө нэг одоо онгоц гэж ярьдаг штэ ингээд усаа зүгүүд хийнгүүт нилээ урт ийм одоо хэмжээтэй төмөр байгаад тэнгүүт нөгөө мал ирээ тэндээс нь ус уух зориулттай тийм худагн дээр нь онгоц нь одоо эвдэрчихсэн юм байна л да цементийн тийм онгоцтой эвдэрчихсэн заяа. Тэнгүүд тэр эдийн ингээд малаа усалдаг онгоц нь эвдэрчихсэн болохоор ойрхон байдаг нутгийн нэг айлын нэг тийм төмөр худгийг бас одоо хиллэхгүйгээр зөвшөөрлгүйгээр шууд авчихсан юм байна. Тийм дүүл. Машинтай явж агаад энэ ийм хоёр үйлдэл шууд юу нэгээд холбоогүй юу н ороод ирж байгаа хгүй дүүлийн гэсэн дараа нь тэгсэн гэдэг дүүлт холбогдох. За тэгээд тэр худгийг одоо худагт ашиглагдах тэр онгоцыг авчихсан тийм одоо тэндэг нутгийн айлынхаа тэднийх нөгөө өөр одоо өвлжөөрөө ингээ явчихсан. Тэгээ байхгүй ашиглахгүй байгаа болохоор өөрсдийнх нь онгоц нь эвдэрчихсэн болохоор зөвшөөрлөөр нь төрүүлж авахгүйгээр тэгээд тэр онгоцын дүр нь ахтаага нилээд машинаараа зөөгөөд өөрсдийнхөө худаг дээр авчираад тавьчихсан юм бэ нэлээ. За тэгээд өгөгдөлтөөр юу гэж өгөгдөж байгаа вэ гэдэг юм бол тэр нь 300,000 төгрөгийн үнэлгээтэй. За тэгээд энэ хоёр бол машин ашиглаж энийгээ одоо авч явж зөөсөн. За тэгсэн чинь нөгөө нэг зөөсөн яг онгоцныхаа эзэн болохоор худгийн онгоц шүү манайхаа. Энийг яасан гэсэн чинь манай зарим нэг хотын найзууд маань ерөөсөө нөгөө худагд байдаг онгоц гэж ойлгоогүй лээ. Харин нисдэг онгоц гэж ойлгосон байл шүү. Тэгээд тэрийг аваад нөгөө жинхэнэ тэр онгоцныхын эзэн нь болохоор хулгайлагдсан байна гэдэг гомдол гаргасан юм байлээ л те. За тэгээ ер нь бол энэ хулгай мүү хэсгээр бас юм дүнэлтэх ёстой гэсэн ийм хоёр үйлдэл болж байгаа. Онгоцны үнийн дүн бол 300,000 гэж байгаа юм. 300,000 төгрөг гэдээ бүр яг өгдөл дээр бол өгчихсөн. За тэгэнгүүт яг дүл бол нөгөө нэг авч авсан ахтагаа нийлээ цагтаа дээр өгсөн одоо мэдүүлэг нь бол энэ худгийг бол ингээд биш онгоцыг нь бол ингээд түр хэрэглээд буцаагаал ингэж өгөх гэжсэн юм зорилготой байсан. Яагаад тэгэхээр манай онгоц бол ингэ дэвдэрчихсэн бид нар засах боломжгүй байсан. Тэгээд нутгийн тэр айл өөрийнхөө онгоцоо хэрэглэхгүй байгаа гэдэг бид нар мэдж байгаа учраас төртөө хэрэглээд тэгээ буцаагаад юу нүгэй гэдэг юм бодолтой байсан. Ингээд юу н хойлоо ингэ нэг одоо зөрүүгүй мэдээлэл өгсөн гэдэг ийм одоо өгөгдөл өгөгдсөн мэлээ. Тэгэхээр бодлого дээр бол ийм хоёр өгөгдөл бол өгөгдсөн гэсэн үг. За тэгээд яг бодлого дээр нөгөө нэг шалгуулагч нараас нэмж дүгнэлт хийгээсэ гэдэг нэг юу байсан нь дүл бол нөгөө нэг эхний үйлдэл дээрээ буюу хүний 8 насны кокроос үйлдэл дээр 17-оноос 11 сартай байсан. 18-наас хүрээгүй буюу одоо өсвөр настай байсан ийм өгөгдөл өгөгдсөн. Тэгэхээр шалгуулагч нар бол энэ дээр дүгнэлт өгөх хэрэгтэй байсан юм шиг байгаамаа. За ер нь бол манайхаа ийм өгөгдөлтөй бодлого ирсэн байсан шүү. Гэхдээ манайх шүүгэн шийдвэр танилцуулах учраас одоо би бол шүүгэн шийдвэр рүүгээ орлоо. Тэнгүүд шүүгэн шийдвэр хайж хахад яасан бэ гэдэг юм бол саяны яг одоо өгөгдөлт өгөгдсөн байгаа энэ дүлийн эхний үйлдэлтэй холбогдох шүүгэн шийдвэр нь болсон байхгүй яг тэр одоо өндөр настай хүнтэй халах савлцж агаад савлцсан ч үгүй 20 наснд таталцж агаад тэнгуүтэ өндөр настай хүн нь тэрнээс нь олж унаад одоо 8 насны хөрчихсөн ийм үйлдэлтэй холбоотой шүүгэн шийдвэрийг болсон. Харин тэр нэг айлын худгийн онгоцыг авч явсан нь одоо хулгай муу хэсэгтэй холбоотой шүүгэн шийдвэрлэг бол сараахан олж чадаагүй байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотой ер нь сүүл нь бодлогын өгөгдөл дээр нь бас хэдүүлээ танилцуулчих гэж бол бодсон. За тэнгүүд за тэгэхээр одоо шүүгэн шийдвэрлэг орж байгаа шээ. За миний олсон кейс болохоор ямар исэн бэ гэх юм бол шүүгдэгч нь 27 настай Б гихч. За тэнгүүтээ охирогч буюу 8 насны охирсон нь болохоор 80 настай Ц гэдэг ийм хүн байсан. За холбогдсон гэмт хэрэг нь бол эрүүгийн үеийн тусгай ангийн 16 дугаар зүйлийн нэгдэх хэсэг буюу хүний 8 насныг болгоомжгүйгээр охирох гэдэг ийм гэмт хэрэгт бол холбогдоод 3 шний шүүгэн шийдвэр явсан ийм кейс бол болсон байгаа шүү. За тэнгүүд дахин шний шүүгэн шийдвэр нь бол 2018 оны 5 сарын одоо шийдвэрлэгдсэн. Давтаалтгчны шүүхэн болохоор 18 оны 7 сард, за дээд шүүхэн 18 оны 10 сард гэдэг 18 онд юу нэг шийдвэрлэгдсэн ийм кейс байсан. За тэг ер нь бол яг сүүлд нь танилцуулна. Анхаашны өөр нэг шүүхэн шийдвэр бол энэ дээр дахиад байгаа. За тэрийг яагаад гэдгийг сүүлд нь ер нь дээд шүүхийн одоо тогтоолыг танилцуулах хоттой бол ярьж байгаа. За тэгээд усын дээд шүүхт гомдлох сэт гэдэг нь шүүгдэгч өмгөөлөгч буюу одоо тийм яллагдагч өмгөөлөгч бол байгаа гэсэн үг. Ойко юм суучихсан уу? Нөгөө сая танилцуулж явах хэвчээ нөгөө насанд хүрсэн хүн байгаад байгаа юм шүү дээ 27 настай. Тэгэхээр бодлогын өгөгдөлт бол өсвөр насны нөгөө
одоо шүүгдэгч гээд өөрчилсөн юм байна тий. Тийм, ер нь бол тэгсэн л байх гэж бодож байна. Яг энэ кейстэй заавал адилхан махалбар шүү дээ. Ер нь үйлчлэлийн хувьд төстэй юм оруулаад тэгээд нөгөө нэгэнд одоо хуульчийн мэргэжлийн шалгалт юм чинь нөгөөдөл нэмэх хасах, зарим одоо өөр дүгнэлт хийх юмуудыг яг одоо бодлого зохиож байгаа тэр хүмүүс нь тий бодлогын одоо шалгалтын комиссаас нь мэдвэл баадгүй зохиож мөхөж оруулдаг байх гэж бодож байна. Санжээвэл өнгөрсөн жил ч гэсэн ер нь бол яг нөгөө осон шийдвэртэй тийм шууд яг авсан бол биш. Зарим одоо хүмүүсийнх нь ингээд нөхцөл байдлыг нь тий нөгөө эрх зүйн байдлыг нь өөрчилсөн тий яг одоо бодит байдлыг нь жоох ингээ өөрчилсөн насан дээр нь жоох өөр нөхцлүүд өгсөн юмнууд л байдаг шүү дээ тий. За тэгэхээр шүүгэн шийдвэрийн үйл баримт юу байсан бэ гэх юм бол ер нь саяныхтай төстэй. За яг энэ хохирогч 80 настай Ц гэдэг хүний ер нь хүүгээс нь одоо яг холбоотой юм лээ. Бодлого өгдөл дээр бол 70 настай өвөөгийн зээг хүүтэй нь холбоотой гэж хэлж байгаа шүү дээ. Тэнгүүд хохирогчийн одоо энэ кейс дээр бол хохирогчийн хүн хажуу талын байранд нь хүмүүс одоо архитан согтуураад байхаар нь ер нь дуу чимээгээ багасгаачаа гэдэг шаардлага тавьсан юм билээ. За тэгсэн чинь нөгөө нэг одоо ууж исэн хүмүүс нь энэ дунд нь одоо шүүгдэгч бий байгаа гэсэн үг. Ууж исэн хүмүүс нь эсэргүүцээд нөгөө залууг ер нь бол боогоод нүүрлүүн цохоод ер нь нэг тийм зодсон шинжтэй үйлдэлүүд бол ингэж гаргасан юм билээ. За үүнийг нь арсны улмаас артаас нь одоо энэ зодуулаад байгаа хүний их чинь за тэгээд ээж нь буюу энэ 80 настай одоо хохирогч за тэгээд өөр нэг хүн ингэж артаас нь ирж салгаад энэд гэрлүүгээ ингэж орохгүй явсан байгаа байхгүй юу. Тэгсэн чинь шүүгдэгч би бол мөн гэрлүү нь орох гэж мөн дайраад яг саяных шиг нөгөө хохирогч одоо 80 настай Ц бол гэрлүүгээ оруулахгүй гэж одоо хаалга татаад за тэгээд энэ хоёр ингэж хаалга таталцсны улмаас одоо би бол мэдээж одоо 27 настай эрэгтэй 80 настай нөгөө үн чинь эмэгтэй ийм хүн байнгут хамаагүй одоо хүчний зүр бол гарна штэ тий. Тэнгүүд ингээд хаалгын огцом ингээд 2 3 татсны улмаас хохирогч одоо би бол шууд гадаад овчон дээр унчихсан одоо хүчтэй татагдаад за тэгээд улмаас хохирогч бол ер нь газар дээрээ тэгээд нас орчихсан. За тэнгүүд нөгөө нэг гэрлөө орчихсан байсан хүн бол энийг нь харангуйтаа гарч ирээд ээжийг нь алчглаа гэд ингээ ойрлсон чинь нөгөө нэг 3 хүн бол буюу нөгөө архитан согтуураад байсан ер нь нийтдээ 3 хүн тэнгүүдээс хаалга татаад ирсэн нэг хүн энэ 3 гурлал хашаанаас нь ингээд гараа явчихсан. За тэгээ ер нь тагдаад утсан ийм хэрэг бол гарсан юм билээ. За тэгээ яг үүн дээр нь үргэлжлүүлээд яг шүүхийн шатанд одоо шүүхийн шинжилгээний хариу 8 хөрөгч яаж нас орсон бэ гэж гарсан бэ гэдэг юм бол 8 хөрөгч бол газар унаад зүрхний дүү ховдлоос нь дээш гарах хэсэг урагдан өмхөлцгийн хүндийг цочмог тусаалтаад за тэгээ дүрх чихэлцсний улмаас дүрх судасны дутагдлаар ингээ нас орсон байна. Үүний улмаас өөр нас орсон байна гэдэг ийм шүүхийн одоо шинжилгээ нэлээ огцом унсан юм шиг байна да тий. Нэлээ огцом унаад тэгээд дүр нь ховдол нь урагдаад өмхөлцгийн хүндийг тэгээ энийг бол яг нэрэн тайлбарлаж чадахгүй гэхдээ өөр нь бол тэгээд нас орчихсан ийм бол үйл баримттай юм байна лээ. За түнгүүд ер нь бол яг шүүхэн шийдвэрүүд нь айгу товчхон шүү заа юу. Миний ойлгосноор ер нь анхан давах улсын дэд шүүхийн одоо шүүхийн шийдвэрүүд дээр нь энэ үйлдэлийг 16-гийн 1-ээс одоо өөр ямар гэмт хэрэг байх вэ гэдэг дээр ялгсан тийм одоо онлын ч юм уу те гэмт хэргийн тим тайлбар бол өөртөө дэлгэрэнгүй байгаагүй. Ер нь энэ одоо шүүгдэгч үйлдэл бол 16-гийн 1-ийн энэ шинжийг хангасан байна гэдэг айгу товч дүгнээ авчихсан байсан. Надаас өөр жоохон сайн санагтан. Яг 3 шний шүүх гурлаа түлхжлийн хувьд яг шууд нэг дүгнэлт бол хийж байгаа. Гэхдээ энэ дээр дэлгэрэнгүй тайлбар бол хийгээгүй. Үүнийг бодлогын нөхцөлөд бид нэ харьцуулаад үзээд бодлогын яг бодолт нь бас тавигдсан шүү дээ те. Тэндээ харьцуулаад үзэх юм бол яг бодолт дээр нь бол 16-гийн 1 буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохирох гэмт хэргийг 10-ийн 1 буюу хүний амь насыг хохирох одоо хүнийг алах буюу нөгөө санаатай гэмт хэрэгээс ялгсан тэр бодолтыг бол хийсэн байлээ. Тэгэхээр яг бодлого зохиож байгааны одоо гол ялгуулах гадайсан гэмт хэрэгүүд нь бол одоо хүний амь насыг хохирох нь санаатай эсвэл болгоомж эсвэл гэдэг дээр илүү дүгнэлт хийлгүүлэхийг зорьсон юм байна гэж бол харсан. Шүүхэн шийдвэрүүдээр бол ер нь бол шууд энэ бол ингээд нэг тийм ялгаад ах шаардлагагүй гэж бодсон юм уу? Эсвэл ямар нэгэн зүйлчлэлийн одоо маргаангүй гэж үзсэн юм. Тийм маргаан байгаагүй гэж бодсон юм уу? Дэлгэрэнгүй тайлбар бол байгаагүй. За түнгүүд дагашны шүүх бол энэ шүүгдэгч Б-гийн энэ үйлдэл бол эрүүг үеийн нусгаа ангийн 16 дугаар зүйлийн нэгдэх бусгийн одоо энэ гэмт хэргийн шинжийг өрн бүрэ хангасан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохиросон байна гэж үзээд за тэгээд эрүүг үеийн 16-гийн нэгдэх хэсэг зааснаар 2 жилийн 20 ял оногдуулсан. Гэхдээ үүнийг нь бол тэнцэж шийдвэрлсэн байна. За тэгээд энэ хугацаанд буюу энэ тэнцсэн хугацаанд
бас энэ бас сонирхолтой санагдсан. Согтууруулгуудаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож ингэж шийдвэрлсэн байсан. Тийм хязгаарлалтын төрөл байдаг юм уу те? Ер нь л яг нэг ямар нэг эрхийг хязгаарлах одоо нэмэгдэл бол байдаг штэ тий. Жолоодох хэрэг хязгаартай тий. Тэнгүүд энэ дээр бас ингэж шийдвэрлсэн нь харснаар миний анхны тохиолдол байсан. Ингээд согтууруулгуудаа хэрэглэхийг хориглосон бас яаж ч хянахын тий. Одоо хянах чиг үргэн бас жоохон сонин ямар ч тач бол ингэж шийдвэрлсэн ийм бол кейс байсан. За тэнгүүд давзаалагчны шүүхтэр бол эрүүгүйлийн нусгай ангийн 16 дугаар зүйлийн 1-р хэсэг заснаар Бэг бол 2 жил 20 хэл шийтгснийг өөрчлөөд 20 хэлийг нээлттэй 20 ангид одоо 3 жилийн хугацаагаар хорихоор ингэж шийдвэрлсэн. Ял хөндрүүлж гин гэсэн үг. Хөндрүүлсэн гэсэн үг. 2 жил прокурор нь давзаалагч юмар гомдол гаргасан юм шиг байна тий. Шүүгдэгч гомдол гаргал шүүгдэгч иргэцэн байдлыг бол давзаалагчны шүүх бууруулах хэсгүй шүү дээ зарчмын үед. Ер нь бол тийм. За тэнгүүд шууд ялыг нь 2 жилээснээс 3 жил болонгуудаа нээлттэй 20 ангид идлүүлэхээр ингэж шийдвэрлчихсэн. За ер нь давцаалчны шүүхийг хэлж байгаа нь бол яг анхшны шүүхэл зүйлчлэлийн хувьд бол зөв зүйлчилсэн гэж дүгнсэн. Гэхдээ одоо нөгөө хүнийг тэнсэн ялын тэнсэгт чинь эрүүгүйлийн ерөнхий ангид нөгөө зохицуултууд байдаг штэ тий. Нөгөө хөнгөн гэмтэрэг байх хэвээр. За тэгээ гин бурууга хүлээн зөвшөөрсөн анхудаа. За тэгээд нөгөө нэг шүүгдэгчийн нөхцөл байдлыг нь харгалзаж үзээ тий. Нөгөө хохирол мохирлоо нөхөн төлчихсөн ч гэдэг юм уу тий. Юм хэд хэдэн нөхцлүүд байдаг. Нөгөө ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах уу? Эсвэл өөр үү? Тэнсэгч нь яг өөр зохицуулттай. Одоо жишээлбэл саяны хид хідэн нөхцөл байдлыг харгалзаж үзээд эднийг хангаж байгаа юм бол одоо шүүгч яг өөрөө итгэл үнэмшлэр тэнсэж болж байна гэдэг энэ нөхцөл байдлыг нь шийдвэрлэж байгаа байхгүй юу. За тэнгууд давзаалагчны шүүх бол энэ хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн байгаа ч хохирогчийн хэмжилсэн одоо хохирлыг нөхөн төлхөө илэрхийлээгүй хохирогчд учирсан одоо уршиг арилгасан гэж үзэх хүнсэл тогтоогдоогүй байхад 20 хал оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлснээр шүүгдэгчийн үйлдсэн энэ хэргийн нөхцөл байдал түүний хувийн байдалд бол тохирохгүй байна гэдэг. Энэ одоо тайлбарыг хэлээд тэгээд бол ер нь ялыг нь хөндрүүлээд тэгээд нээлттэй 20 ангид идлүүлэхээр бол ингэж шийдвэрлсэн бол байгаамаа. Тэгээ ер нь яг надад сонь санагдсан юм байна. Энэ 3 шатны шүүх буюу одоо бодлого дээр бол энэ гэмт хэргийн дүүлчил дээр хүмүүс айгүй эргэлзэж маргаа штэ тий болгоомжгүй юм болов уу эсвэл яг хүнийг санаатай гэмт хэрэг юм болов гингүүд яг энэ 18 он шийдвэрлэгдсэн хэрэгээ хувьд 3 шатны шүүх бол дүүшлэл дээр өрөөсөө ингээд маргаантай тайлбар өрөөсөө хийгээгүй уусаа зөв зөвлөсөн байна гингээ явчингуудаа гол өрөөсөө дээж хүртэл явсан юм саяны анхан болон давзаалагчны шүүх чинь ингээд ялын ингээд өөрөөр өгчөж байгаа штэ тий энэ дээр нь дээж өгөх тайлбар хийчихэж байгаа юм ер нь бол Гэхдээ яасан гэдгсэн чинь анхан болон давзаалтны шүүхийн шийдвэрийг ер нь хүчингү болоод агашны шүүрөө дахин хилцүүлэхээр бол буцаачихсан. За үүнийг бол ингээд тайлбарлах хавцад бол гарч ирнэ. Түүнээс бол ер нь усын дээд шүүх бол зүйлчлэлийн хувьд анхан болон давзаалагчны шүүхэл зөв зөвлөсөн байна. Энэ бол хүний амьнасыг болгоомжгүй өрхөх буюу эрүүгүйлийн нусгай ангийн 16 дугаар зүйлийн 1-р хэсэг заасан гэмтэрэг байна гэж бол үзсэн. За дээж үг тэгээ юу ч тайлбарлаад байгаа юм бэ гэх юм бол за эрүүгүйлийн 7 дугаар бүлэг заас энэ 20 хэл оногдуулахгүйгээр тэнцэх зохицуулдаг бол хөнгөн гэмтэрэг үйлцэн хүн гин бурууга хүлээн зөвшөөрч гэмтэрэг улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршиг арилгасан. За эсвэл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо учруулсан хохирлоо нөхөн төлхөө илэрхийлсэн болвол гэмт хэрэг үйлцэн нөхцөл байдал. За тэгээд тухайн гэмт этгээдийн хувийн байдлыг харгалзаад тухайн зүйл хэсэг заас 20 хэлийг оногдуулахгүйгээр тэнцгээр бол ингэж зохицуулсан байдаг. За хуулийн энэхүү зохицуултаас үзэх юм бол гэмт хэрэг улмаас учруулсан хор уршигыг арилгасан байдлыг шалгуур одоо болгоод за тэгээ гэмт хэрэг үйлцэн нөхцөл байдал гэмт хэрэг үйлцэн хүний хувийн байдлыг харгалзаж 20 хэлийг бол одоо яг бичлэн нэвтрүүлэх хэсгийг бол шүүх шийдвэрлэн тий. За тэнгууд агашны шүүх бол шүүгдэгч Бэг 20 хэл оногдуулахгүйгээр тэнцэг зохицуултыг хэрэглэхдээ одоо түүний хувийн байдал гэмт хэрэг үйлцэн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээгүйгээс гадна яхад хүний амнаас тохирсон тэр хор уршиг арилгасан гэж үзсэн талаар үндэслэл бүхий яг хууль зүйн дүгнэлт одоо хийхгүйгээр ингээд шууд тэнцчихсэн байна гэж тийм болохоор хуулийг буруу эргээсэн байна гэж үзсэн. За харин давзаалагчны шүүхийн нөгөө ялыг нь хөндрүүлсэн байдлыг нь одоо тайлбарлах та давзаалагчны шүүх бол одоо оногдуулсан ялыг хөндрүүлэх хэрэгтэй боловч яг шинээр ял оногдуулах хэрэг хэмжээ бол эрүүгийн хууль болон эрүүгээр хэн шийдвэрлэх хуулиар бол олгогдоогүй байдаг. Өөрөөр хэлэх юм бол гагцхүү анхаашны шүүхээс оногдуулсан ялыг давзаалагчны шүүх бол хөндрүүлэх хэрэгтэй байтал анхаашны шүүх ял оногдуулсан мэтэр шүүгдэгч шинээр ял оногдуулсан гэдэг нь шууд одоо 2 жил оногдуулсан байсан хэсэг нь хүчингү болгохтаа 3 жилээр ял оногдуулаад тэрийг нээлттэй 20 хангаад ингэж одоо болголоо гэдэг ийм зохицуултаар л явчихсан юм байлээ. За тэгээд хуулийн залтыг буруу тайлбарч хэрэгэлсэн ингэж За тийм болохоор анхан болон давзаалагчны шүүх нь аль аль нь хуулийг буруу тайлбарлаж хэрэгжилчихсэн байгаа учраас анхаашны шүүх рүү дахиж хилцүүлэхээр усын дэжиг бол буцаасан юм билээ. За үүний дараагаар нь дахиж анхаашны шүүх 2019 онд хилэлцээд 2019 оны 1-р сард бол дахиж юм шийтгэх тогтоолол гарсан. За гэхдээ энэ шийтгэх тогтоолтын танилцахад бол
яг одоо энэ дүүлчлэлөө дахиж ингэж гоё тайлбар хийсэн дэлгэрэнгүй одоо субъектив тал нэмэн субъект нэм байна. Яагаад энэ хүн болгоомжгүйгээр яг ингэж одоо хандсан сэтгэхгүй үйл нь юу байсан гэдэг талаар дэлгэрэнгүй тайлбар бол ер нь энэ гурвашны шүүгэн шийдвэр дээр аль нь ч бол байгаагүй яг. Тэнгүүтээ за эрүүгийн тусгай ингээ 16 дугаар зүйлийн нэгдүгээр хэсэг зааснаар энэ гэмт хэргийн шинжиг бол яг хангаж байна. За тэнгүүтээ энэ удаагийн харин шийдвэр тогтоол дээр бол 2 жилийн одоо 20 хялаар 2 жил 20 хял оногдуулаад тэгээ үүнийг нээлттэй 20 хаа ингээд идэлүүлэхээр ингэж шийдвэрлсэн. Ийм бол кейс байсан. Зөв. Нэг процессын хувьд ингэж санагдлаа. Одоо нэг дэ чи өөрөө бас анхан шатдуулан давжаалгачны шүүгийн шийдвэрт өөрчлөлт оруулна шүү дээ. Тэ ялангуяа ялын асуудлаар тэгэхээр нөгөө бүрдсэн нотлого баримтын хүрээнд ч юм уу эсвэл нөгөө доожтны шүүгүүдэр хилцэн асуудлын хүрээнд хянах ёстой гэдэг нь зөрчигдчихгөөд байсан учраас анхан шат руу буцаасан юм болов гэж бодлоо. Дээч тэрний нөгөө өөрчлөлт тогтоох процессын бас нөгөө зөрчил болчих учраас анхан шатны шүүг рүү буцаасан юм болов гэж бодлоо. Ер нь бол яг би ингэж ойлгосон эрүүгийн одоо гэмт хэрэг чинь эхлээд анхаашны шүүхтэр очингууд анхаашны шүүх бол ямар нэгэн мэдээж одоо шийтгэл оногдуулж байгаа штэ тэр гэм буруутай байна гэж үзэх юм бол тэнгуут нь давтаалтын шүүх бол улсын дэд шүүх бол мэдээж тэрийг одоо цагаатах бол эрэхтэй те хэрвээ гэм буруугүй гэж үзэх юм бол хэрвээ гэм буруутай гэж үзэх юм бол нөгөө оногдуулсан мэдээ зүйлчлэл нь бол өөрчилж болно ялыг нь бол өөрчилж болно шууд тэрийг хүчингү олонготой шинээр ял оногдуулж байгаа юм шиг шууд тэдэн жил ял оногдуулаад ингээ гэдэг тэр юуг бол хийдэггүй юм шиг байгаа өөрчлөлт бол ирэх байгаа өөрчлөлтөнд нь за тэнгуут яг энэ одоо зохицуулалт өөрчлөлт одоо зөрчигдчихсэн буюу хуулийг буруу тайлбарлаад хэрэгжүүлсэн учраас улсын дэд шүүхээс ер нь одоо эхнээс нь хилцүүлэе гэдэг л шийдвэр гарсан юм гэж би бол ойлгосон. Хүмүүс бол яг энэ процессыг олсон нарийн судалж бол арай амжаагүй. Зөв. Тэгээд нөгөө бид хэд ч бас яг эрүүг ирэх зүгээр мэрэгсэн биш бас сайн мэдэхгүй л байна л да. Гэхдээ нөгөө 18 оны үед одоо нөгөө яг хуулийн зөвлөлтийн тэр нөгөө объектив субъектив талыг дэлгэрэнгүй тайлбарлаагүй байгаад байгаа шүү, тэ. Тэгэхээр магадгүй тэр үед ерөн шүүгэн шийдвэр иймэрхүү байдлаар гардаг байсан юм болов уу гэж таамаглаж байна. Гэхдээ бас тухайн үед бид нар өмгөөл хийж байгааг болохоор огт мэдэхгүй л байна л да. Тийм гэхдээ бас харцангуй тийм дээр үед байгаа одоо 18 онд гэж марг 7 жилийн өмнө шийдвэрлэгдсэн юм хэрэг байгаа байхгүй юу? Тэгээд яг хуу би нөгөө шүүгэн шийдвэр харсны дараа дахиад нөгөө бодолтын нэрийг харсан байхгүй юу? Дүнгүүд мэдээж одоо саяны юм кейсийг мэдчихсэн хүн л одоо бодлогыг зохиосон байж тарна нэлийн төстэй байгаа байхгүй тий. Одоо хаалга маалгаас нь болоод өндөр настай хүнээс урчсан. Дүнгүүд яг тэр нөгөө шүүгдэгчийн хувьд одоо өсвөр насных болоод одоо эргэтүүн дүнэлт ихэд арай өөр нэг шинэ төслийг нэмчихэж байгаа. За дүнгүүд өөр нэг үйлдэлийг бол дахиад нэмээд өгчөж байгаа. За дүнгүүд саяны тэр одоо яг энэ бодолт дээр нь болвол бодолтыг харах юм бол яг энэ нөгөө гинт хэрэг одоо энэ үйлдэл нь буюу одоо тэр хаалга татаад байгаа үйлдэлтэй бол үүний улмаас тэр хүн хохироод байгаа энэ нөхцөл байдал нь 10-ийн 1 буюу хүнийг алах гэмт хэрэг юм уу 16-гийн 1 буюу одоо хүнийг амьсыг болгоомжгоор хөрөх гэмт хэрэг юм уу гэдэг энэ хоёрыг ялахад одоо салгахад маргааныхын хувьд одоо аль алин дээр дүгнэлт хийнгүүтээ муу юм байна биш юм байна гэдэг дүгнэлтийг хийгээд байгаа учраас энэ нь яг тэр одоо бодлого бодож байгаа хүмүүсээс хүсээд исэн дүгнэлт байсан байх гэж байна. Гин буруугийн хэлбэр гэсэн үг үү? Санаалаа юу болгоомжгүй юу гэдэг дээр субъектив тал дээр нөхсөн дүгнэлтийн илүү энэ дээр л илүү голчлоо тийм дүгнэлтийг хүссэн юм болов уу гэж бодсон. Тэгээд нөгөө нэг бодлого бодонгууд эдгээр одоо үе шат бүр дээр нь ялгаатай оноонууд өгдөг штэ тий. Тэгэхээр бодлого одоо зохиогоод тэргээ шалгаж байгаа хүмүүс бол иймэрхүү нөхцөл байдал дээр нь илүү үнэлт дүгнэлт өгсөн байж магадгүй гэж бодсон. Яг нөгөө бодлогын бодолт дээр нь бол ийм дүгнэлт хийсэн мэлээ. За төлөв хувьд бол гимт одоо санааны агуулга чиглэл нь анханасаа энэ гин буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэггүй буюу яг тэр нөгөө өндөр настай хүнийг алах буюу түүний амнаас эрүүл мэндийн эсрэг ямар нэгэн тийм санаатаар халдах одоо зорилго сэдэлт бол байгаагүй ингэж бол үндэслэлгүй харин дүүс тогтворсон үедээ таг барилцааны улмаас одоо анарын эрх чөлөөнд халдах зорилгоор түүнийг одоо хөөж явах замдаа гэрт нэвтрэх гэсэн боловч яг өндөр настан одоо өвөө нь ачууг хамгаалах зорилгоор одоо гэрт оруулахгүй хаалгыг нөгөө талаас нь татж байгаа тий. За энэ нь одоо үйлдэлийн улмаас хаалгыг удаадараа хүчтэй татсны улмаас одоо өндөр настай хүн ингээд нас урчихсан. Энийг нь хосрын амнаас охирсон одоо үүний улмаас нь амнаас нөхөрсөн. За тийм учраас дүүл бол өөрийн тухайн үйлдлийн улмаас учирсан охирлт бол ухамсар сэтгэхгүй гин буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан гэж үзнэ. Гэж юу нэм дүгнэлтийг хийгээд тэгээд ер нь 16-гийн 1 гэж бол энийг бол зөвлөжсэн байлээ. За нэгэнд бодлого ирсэн чинь нөгөө үйлдэл дээр нь бас бодлогын нь хариу гэлч тийм үү хүмүүс бас уншиж амжихгүй бол тий нөгөө онгоц сулгаалдаг тий худгийн онгоц сулгаалдаг дээр тэн дээр чинь гол өгөөд байгаа акцент нь юу вэ гэдэг юм бол дүүл бол ахтагаа нийлэнгүүтээ нөгөө хүнээс нь зөвшөөрөл авахгүйгээр бол худгийн онгоц нь очиод авчиж байгаа машинтай очиод авчиж байгаа тэнгүүтээ тэр нь 300 мянган төгрөгийн үнэтэй байгаад байгаа гэдэг ийм гол нөхцлүүдийг харах хэрэгтэй байгаа. За тэгээд
юу гэж хэлж байгаа вэ гэх юм бол за ер нь бол яг эрүүгүйлийн 17-гийн нэг дээр чинь нэг бага хэмжээний охирол буюу 300 мянган төгрөгтэй тэнцэх. За тэгээд тэрнээс ирүү доош ах юм бол энэ хэсэгт хамаарахгүй гэж шууд тайлбар ичдэг штэ. За авт идэг тайлбар ичдэг штэ тий. Тэнгүүдээс яг 300 мянган шууд өгцөнөөс тэрнтэй холбоотой юм шиг. Тэгснээр машин тээлбэрлэлчингүүд нөгөө хөндрүүлэх бүрэлдэхүүн рүү орчингууд хөндрүүлэх бүрэлдэхүүн байх юм бол тэр нөгөө бага хэмжээний охирол байс хэсэгт хамаагүй болчдаг штэ тий. Тийшээ ч орчих юм шиг болчихж байгаад. За тэгээд хамгийн сонирхолтой нь бодлогын бодолт дээр юу гэсэн тайлбар хийж байгаа гэдэг юм бол өгдөл дээр нэг ийм өгдөл байсан гэж би ярьсан да. Энэ нөгөө нэг дүл хатагаа нийлээд өгсөн одоо аль алийнхаа мэдүүлэг дээр бол тэрийг нь буцаагаад өгөх зорилготой байсан. Ер нь гэдэг тийм тайлбар хийсэн гэж хэлсэн шүү дээ тий. За тэгсэн чинь ер нь бол яг бодолт дээр энэ авч явсан машинаар зөвөрсөн үйлдэл нь бол 17-гийн 1-ийн 2 дахь хэсэгт заасан нөгөө нэг хүний эзлэг хулгайлахдаа тээврийн хэрэгсэл ашигласан гэдэг тэр хөндрүүлэх бүрэлдэхүүний объектив тал буюу үйлдлийн дүгслэг бол хангаж байгаамаа гэдээ үнэж байгаа. Гэхдээ субъектив талын дүгнэлтээ юу гэж байгаа вэ гэдэг юм бол одоо 17-гийн нэг ч юм бол нөгөө шунхаан сэдэлттэй үлдгэцэн байх ёстой штэ тий. Ямар нэг ашиг олох зорилгоор үлдгэцэн байх ёстой штэ тий. За гэтэл энэ талыг нь бол хангахгүй байна гэж бол дүгнсэн мэлээ. За яагаад гэдэг юм бол дүл бол ахтагаа нийлээд танилын одоо тэр худгийн онгоцыг нь хэлэхгүйгээр түүний өмчлөлийн бөгөөд нь мал услах зориултгүй худгийн онгоцыг авч явсан боловч тухайн худгийн онгоцыг нь нийтийн эзэмшлийн нэг худгаас тодорхой хавьд орших өөр худаг дээр аваачиж тавьсан учраас за энэ нь бол одоо өөрсдийн үйлдэлээ бусдаас нуух үгүйсгэх ч юм уу те эсвэл үүнээс нь ашиг олох юм зорилготой бол байгаагүй байна. Хэрвээ нийтийн эзэмшлийн худаг дээр ингэж нэг байсныг нөгөө газар авч тавьчих юм бол тэрийг энэ хоёр хүнээс гадна өөр хүмүүс ч гэсэн одоо ингэж ашиглах боломжтой бусдаас нуусан юмгүй нийтэд илэрхий ийм үйл баримт байгаа учраас энэ бол ингээд одоо субъектив талын шунхаан сэдэлтэй гэж бол үзэхгүй байна гэдэг ийм тайлбар бол хийсэн нь бас агуу сонирхолтой санагдсан. Тэгэхээр ингээд миний анзаарснаар энэ удаагийн энэ эрүүгийн эрх зүйн бодлого дээр ингээд хамгийн тийм одоо дүгнэлт өгөх гол одоо яг нөхцлүүд нь бол яг энэ субъектив талууд дээр нь сэтгэхүйн одоо харьцаж байгаа хандлага дээр нь те энэ хүн үнэхээр хүнийг алсын гэсэн зорилго байсан юм эсвэл хүнийг үнэхээр хулгайлаад ашиг олъё гэдэг тийм сэтэл зорилго байсан мүү гэдэг дээр аль алин дээр нь дүгнэлт өгөх юм шаардлагатай ийм бодлого ирснээс айгу сонирхолтой санагдсан. Тийм байна. Сая нөгөө марлаг одоо энэ 2 дугаар хэсгийн үйл баримтыг танилцуулж байгаа хооронд нөгөө 300 мянган би бол 300 мянган төгрөгөндөө хөтлөгдөөл буруу өвчгал байна. Шууд унгаагаал. Тийм. Бараг нөгөө 300 мянган төгрөг чи үндсэн бүрэлдэхүүний объектив тал байх хэрэгтэй юм байна. За тэгээд үндсэн бүрэлдэхүүний хангаагүй бол нөгөө нэмэгдэл одоо нөгөө хөндрүүлэх бүрэлдэхүүн чи яах вэ энэ төр гэж бодоод бараг тэр объектив талаа бариад унгаач мэдхээр л санагдлаа. Эргүүлэл дээр яг үгтэй зохицуултаа нарах юм бол одоо нөгөө бага хэмжээний хохирол буюу 300 мянган төгрөг түүнээс ингээд бага нь бол энэ хулгаан гэмдэрэгт одоо хамаарахгүй гэхдээ нөгөө хөндрүүлэх бүрэлдэхүүн хэсэгт нэн тайлбар орохгүй шүү гэдэг чинь байхгүй. Тэгэхээр хөндрүүлэх бүрэлдэхүүнээр үйлдсэн байх юм бол тэр хулгайлах гэмт хэргийн охирлын хэмжээ ямар ч хамаагүй болчихж байгаа. Тэнгүүт яг хүмүүс бол яг тэрийг нь үндэслээд те зарим нь бол одоо саяны чинь нийлсэн шиг магадгүй 300 мянган төгрөг хэмжээний хулгаан гэмдэрийн шинжлэх хангахгүй зөрчил явцсан байхаг үгүйсэхгүй. Зарим нь бол анч хөндрүүлэх бүрэлдэхүүнээр тээврийн хэсэгт ашигласан юм байна гэд тийм учраас хулгаан гэмдэр байна гэж явцсан байхаг үгүйсэхгүй. Үлдэх хэсэг нь бол яг саяны бодлогын бодол дээр дурсан шиг эн чинь ингэж ашиг олох зорилгоор те шунхаан сэдэлтэй биш юм шүү. Нийтэд илэрхий хин нэгнээс нуугаагүй те энэ хоёроос өөр хүмүүс ч ашиглах боломжтой. За тэгээд буцаагаад өгнө гэдэг ийм одоо ашиг сонирхолтой байсан юм шүү. Тийм болохоор энэ нөгөө хулгайлах яг гэмтэргийн субъектив талын шинжийг бол хангахгүй юм шүү гэдэг дүгнэлтийг бол хийсэн байж бас болох үгүй юм тал талын сонирхолтой. Энэ дээр нөгөө би нөгөө нодлоо хууч талбай тэр эрүү эрх зүй сургалтанд хамрагдчихсан байхгүй юу? Тэгээ нөгөө шүүгчнэр нөгөө шүүгчнэр бас хичээл ордог ш тий. Тэгээ энэ дээр яг нөгөө хичээл орж исэн багшаасаа асуугаад одоо ингээд субъектив талын ингээд заавал 300 мянган төгрөгийн лимит тогтоосон. Тэнгүүтээ онлын хувьд ингээд үндсэн бүрэлдэхүүнээс үгүй субъектив тал биш шүү. Ер нь 300 мянган төгрөгийн үнийн дунд тогтоосон байгаа шүү дээ тий. Тэгээ үндсэн бүрэлдэхүүнээ 300 мянган төгрөгөөр хангаагүй байхад ягаад хөндрүүлэх бүрэлдэхүүнээр одоо хөндрүүлэх бүрэлдэхүүн дээр 300 мянган төгрөг үл харгалзан гэдэг байгаа шүү дээ. Явах хэрэгтэй мэй гэж юм. Тэгэхээр үндсэн бүрэлдэхүүн хангаагүй байхад яаж хөндрүүлэх бүрэлдэхүүнийг одоо тий хангаагүй хангасан гэж тооцох юм бэ тий. Энэ ч өөр онлын хувьд маргаантай юм биш үү гэх тэнгүүд нөө шүүгчийн тайлбар юу гэсэн бэ гэхлээр одоо манай усад нөө хулгаан гэмтэрэг амар их гардаг. Тэгээд нөгөө бүх одоо хулгайгаа ингэж эрүүжүүлээ явуулчихад тэгвэл нөгөө одоо эдийн засгийн хувьд ч юм уу нөгөө одоо энэ ч өөр цаана функц ажиллаад эдийн засгийг зарлах гэдэг шүү дээ. Тийм болохоор 300 мянган төгрөгийн трэшолд тогтоож өгөөд түүнээс доошхон төрчлөө хуулиар явах. Энэ өөрөө нэг тийм эдийн засгийн суурь үндэслэлтэй явсан юм бэлээ. Тэгээд жоохон онолтойгоо зөрчилддөг гэж сонсч байсан юм байна. Тийм бах те ер нь бол бодох юм бол эхний бүрэлдэхүүнээ хангатээд тэгээд нэмэгдэл нөхдүүд нэмэгдээд хөндрүүлэх бүрэлдэхүүн рүү явах хэрэгтэй шүү дээ тий. Тий. Нэг
Тэгээ саяны юун дээр үйл баримтын сонсоход одоо ингээл тээвэрлсэн гэж явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бас жоох нөгөө сарниулах тийм нөхцөл байсан байна гэж бодлоо. Тэнгүүд энэ бол бас айгүй тийм яг нөгөө бодлого зохиож байгаа хүн нь айгүй бас бодож оруулсан айгүй ингээд айгүй сонирхолтой л санагдсан. Тийм байна. Тэрэнд бас ингээд сарниад явчихж магадгүй юм байна. Тийм. Тэнгүүд яг өнгөрсөн жил ингээд энэ жил 2 жил дараалаад яг хүний амнаас хохирсон хүнийг алах гэмт хэрэгтэй холбоотой ийм гэмт хэрэг бол орж ирж байгаа нь бас сонирхолтой санагдсан. Тэгээ ер нь бол яг дараа жил одоо бас ийм гэмтрэг орж ирэх бас үгүйсгүй л тээ. Тэгээд нөгөө бас нэг юм сая л одоо нөгөө хэдэн оны маргаан бэ гэдгийг сонсоод бас буруу бодож ирсэн ойлголоо гэхгүй. Би болохоор яг ингээл хуультай холбоотой сонгонд ер сүүлийн үеийн маргаал оруулдаг байх гэсэн бодол байсан хгүй. Магадгүй одоо шүүхийн үйл шинжилгээ найруулагданаас хойш 21 оноос хойш ч юм уу. Тэнгүү тэрнээс өмнө орж ирд юм байна. Бас тэгэж одоо оноор нь юу яаж юм бол байхгүй. Тэгэж бодох чинь бас буруу юм байна гэж бодлоо. За тэгэд энэ удаа гэрүүгийн бодлого бол ийм байлаа. Тэгээд та ер нь бодлогоо өөрсдөө нэг бодолтой яг өгсөн хүмүүс бол угсаа харсан баг тий. Ерөө дарааж өгөх гэж байгаа, тэрний дарааж өгөх гэж байгаа зорж байгаа хүмүүсээ ер нь бодлтыг харьцуулнадаа эргүү хэрэгцсэн бодлого нь бол тайлбар айгуу сайн авсан, уншихад айгуу амар ингээд ойлгохоор айгуу таалагдсан. За тэгээд ер нь энэ нэг подкастын доор нь юугаар оруулчих. Осон шүүхийн шийдвэрийн линкүүдийг бол оруулчихъя. Гэхдээ нэг юм тэмдэглэж хэлэхэд одоо би нэг усан дэд түүхээс болохоор анхан шатны шүүх рүү дахиж хилцүүлэхээр буцаачсан болохоор ер нь 2 шиг анхан шатны шүүхэн шийдвэр ер шийдэх тогтоол байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ тий. Гэхдээ хамгийн анхны буюу 18 оны шийдэх тогтоолын шүүх цаг юмнаас бол олоогүй. Тэгээ миний бодлоор бол яг одоо энэ процесс нь яаж явдгийг сайн мэдэхгүй ч гэсэн магадгүй нөгөө 2 удаа хилцүүлчихээр сүүлийн шийдэх тогтоолын үлдээгээд магадгүй нөгөө ихний хүчингү болгосны нь одоо байршуулдаггүй болов уу гэж бас бодсон. Яг нөгөө иргэн бусад шүүхийн шийдвэрийг харуулвал нь байдаг л да. Байдаг тий. Харин гэтээ энэ нь бол олоогүй. Тэгэхээр магадгүй энэ кестер ч оруулаагүй байж бас магадгүй байлээ шүү. За тэгээд ийм байгаа. Бас маш сонирхолтой шүүхийн шийдвэр үйл баримт байлаа. Тэнгүүд ихтэй яг жил болгоны эрүүгийн хэрэгцэн бодлогыг харахад нэг биш нэлээд үйлдэлтэй юм хэрхэн те дандаа бас айгу шандас торсон те K-pop дээр хэрхэн хурдан 10 хуруугаа хөдөлгөх вэ гэдгийг сорсон айгу тийм олон үйлдэлтэй юмнууд бол ирдэг. Тэгээ олон холбогдчихтой болчих юм бол бүр хэцүү. Гэхдээ хүн болгоны үйлдэлийг шалгах гэж. Тэгэхээр бас энэ удаагийнх нь надад харин ч цөөхөн холбогдохчтой орж ирсэн юм шиг бас санагдсан. Тийм байна. Нилээн тийм гярхай байдлыг ажигласан юм байна л да. Тэр одоо субъектив талаа тийм нарийн одоо онлын үндэс мөнцийн сайн мэддэг байхыг бол харсан юм шиг л байна. Тийм. Нэг ерөнхий юм мэддэг хүн байгаад орвол бас би бол эвгүүцгээр л юм байна. За тэгээд айгүй юм сонирхолтой кейс байсан шүү. За тэгээд энэ удаагийн дугаарыг сонсонд баярлалаа. Дараагийн маргааш өдөр орлох дугаараар бидэд захиргаа иргэний бодлогыг бол ингээд төстэй шийдвэртэй ярьж өгөхөр бэлдсэн байгаа. За баярлалаа. Баяртай.